За хүнийг зэрлэг баламдаар зодож гавлах, гар хүрэх байдал байсаар байгааг хүний эрхийн үндэсний комиссийнхан хэлж байсан. За хамгийн түгээмэл нь сэтгэл санааны дарамт үзүүлэх, өөрөөр хэлбэл гэр бүл хамаатан саднаар нь барьцаалж айлган сүрдүүлэх замаар хэрэг хүлээлгэх, тулгаж асуух зэрэг эрүүдэн шүүхийн хэлбэрүүд байгаагаас гадна ийм аргаар мөрдөн байцаалт явуулж байна гэдэг гомдол хүний эрхийн үндэсний комиссд ирэх нь эрс нэмэгдэж байгаа гэлээ. За мөрдөн байцаах ажиллагаанд зориулсан эрүүшүүлтийн тусгай сандлыг эргүүлэн татах хүсэлтийг хүний эрхийн үндэсний комиссаас хууль зүйн сайдад тавьж тухайн үед албан тоод хүргүүлж байсан. За ямар ч хөдөлгөөнгүй болгож шалтай бэхлэгдсэн хүний хөлийг дөнгөлж гарыг гавлж биеийг хөдөлгөөнгүй болгох эрүүшүүлтийн 400 сандал оруулж ирснийг буцаах тухай өнөөдрийн хэлэлцүүлгээрч яригдсан юм а. Дотоодод хэрэглэгдэж байгаа дүрм журмууд нь бол бүгд олон улсын гэрээ конвенцуудад нийцүүлэх ийм шаардлага тавьж байна. Хоёрдугаар ёс зүйн дүрмүүд дээр нь энэ эрүүшүүлэлттэй холбоотой асуудлаар хэрвээ ямар нэгэн байдлаар эрүүшүүлэлттэй холбоотой өргөдөл гомдол дурдгдсан байх юм бол нөгөө цол авдаг албан тушаал ахдаг дээр шалгуур зүйлт болгож оруулж ирж байгаа. Хамгийн гол нь мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа орчин сайжруулах тал дээр анхаарал ажиллуулах зүйтэй юмнуудыг саналтай байдаг. Бүх дүүрэг юунууд бол камер жүүс өрөөтэй энэ дээр нь хөрөнгө мөнгөөр нь шийдээд орчны сайжруулдаг үйл энэ эрүүшүүлэлтээс урьдчилан сэргийлэх ажил бол багасах байхаа гэж боддог. За Монгол улс нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд 2000 онд нэгдэн орсон. Энэ ч үүднээс эрүүшүүлтийг таслан зогсоох нь санамж жижиг цагдаагийн ерхий газар, улсын мөрдөн байцаах газар, тагнуулын ерхий газар, авилгатай тэмцэх газар, улсын ерхий прокурорын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газартай за 5 дахь жилдээ байгуулсан. Хүний эрхийн үндэсний комисс хорих байрны орчин нөхцөл эрүүдэн шүүх хэлбэр байгаа эсгэд тогтмол шалгалт хийж хүмүүжигчдтэй уулзалт хийдэг байна. За цаашдаа 40-с 50 жил ашигласан зориултын бус модон байрыг ашиглаад хорих байр болгосон гэдгийг дурдж цөөн хэдэн хорих байрыг шинээр барих шаардлагатай тухайч ярьсан юм а.